The start of a thriving empire is only ever one deal away. Exploiting gaps in the market and meeting demand is all in a day's work for a cunning entrepreneur. And expanding your business is necessary if you're to keep up with the times. But you won't be the only one looking to make it big. Competitors in self-sufficient towns will soon leave you looking for that next niche in the market. And a change of entrepreneurial tactics might be necessary to fend off financial collapse. However, be careful with your newfound direction. A poorly planned infrastructure will grind your business to a halt. And badly placed polluting industry will be sure to harm your reputation and quickly turn your business allies into foes. But the savvy business person will have all this under control with well-executed trade routes by road, water, air, and rail. And a well-targeted PR campaign will soon have those green towns and villages back on side and accepting your goods. All that's left to worry about is what you're going to produce next. For you are an industrialist, and success is in your blood. And who knows what the next new day will bring in rise of industry. Сайн бацхан хүүхдүүдээ өнөөдөр та бүхэнд 11-р ангийн газар зүйн хичээлийг аж үйлдвэр сэдвийн агуулгын хүрээнд 2 цагийн багтаан заана. За дэлхийн аж үйлдвэр улс орнуудын хөгжлийн түвшинг тодорхойлдог гол үзүүлэлтийн нэг нь аж үйлдвэрийн хөгжил байдаг. За аж үйлдвэрийн газар зүйн үйлдвэрлэлийн салбарын байршил, тархалт тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийг судалдаг ийм цогцлбор шинжилгээ ухаан байгаа. Дэлхийн хэмжээгээр 660 сая хүн энэ салбарт ажиллаж байна. За мөн энэ салбар нь дэлхийн хөдөө аж ахуйн салбарын дараа орох томоохон салбар байгаа. За аж үйлдвэрийн салбарын үндсэн ангилал нь уламжилт салбар, шинэ салбар, шинэхэн салбар гэсэн 3 хэсэгт хуваагддаг бол хэв шинжийн хувьд анхдагч, хоёрдогч, гуравдагч, дөрөвдөгч гэсэн үндсэн 4 хэв шинжид ангилагдж байгаа. Анхдагч хэв шинжид үйлдвэрлэлийн түүхийд материалыг бэлтгэн боловсруулдаг, нийлүүлдэг салбар нь ордог бол хоёрдогч хэв шинжид түүхийд материал, эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ийм салбарууд ордог бол гуравдагч салбарт хэрэглэгч бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх, дөрөвдөх салбарт хэрэглэгчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчлэгийг судлах, шинээр нэвтрүүлэх буюу инновацийн салбарууд ордог байх нэ. Аж үйлдвэрийн салбарын байршилд нөлөөж байгаа үндсэн хүчин зүйлүүд байдаг. За энд болохоор газар нутаг, түүхэд, дэд бүтэц, ажлах хүч, хөрөнгө, зах зээл, төрийн бодлого гэсэн ийм томоохон хүчин зүйлүүд нөлөөлж энэ салбар хөгжиж идэг бол энэ салбарын үндсэн түүнийг бүрдүүлж байгаа салбарууд нь түлшний үйлдвэр, уулуурхай, төмөрлөгийн үйлдвэр, хөнгөн үйлдвэр, мод болон боловсруулах үйлдвэр, машин, химийн үйлдвэр гэсэн ийм салбар багтдаг байх нь. За аж ахуйн салбарууд ашиглалтын онцлогийг би та нарт танилцуулахыг зорж байна. Дэлхийн нийт бүтээгдэхүүний 75.6 их найд ам долларыг энэ салбараас бүрдүүлдэг бол өсөлт нь 3.1%-тай байна. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт 5%-аар жилд өсдөг. Дэлхийн хүн ам 7.3 тэрбум гэж үзэх юм бол нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн дунджаар 16,100 ам долларт ногдож байна. Мөн нэг өдөрт 2 ам доллараас доош бүтээгдэхүүн ногдог дэлхийн хүн амын 50% буюу 325 тэрбум хүн энэ 2 ам доллараас доош бүтээгдэхүүнийг өөр дээрээ ногдуулдаг байх нэ. 1 саяас дээш хөрөнгөтэй 9 сая хүн байна. Энэ дэлхийн нийт хүний 0.15%-ийг эзэлж байна. Дэлхийн нийт ажлах хүчний 313% нь тэрбум ам долларын ийм орлоготой байх нэ. За аж үйлдвэрийн салбар та нарт ялангуяа үндсэн ойлголтыг өгөх зорилгоор гамгийн үйлдвэрлэлийн зах зээлийн кейс орж ирж өгсөн байж байгаа. Та бүхэн энийгээ сурах хүчиг дээрээ тулгуурлан судлаарай. За та нарт багш нь дэвшилтэт технологийн салбарыг аж үйлдвэрийн салбар дээрээ бас
оруулж ирж өгөхийг зорилоо. Энэ дэвшилтэт технологи гэж ямар хэсгийг бүрдүүлж байна гэхээр нано технологи, газар тариалангийн, шинэ технологи, биотехнологи гэсэн ийм 3 салбар энэ дэвшилтэт технологиг бүрдүүлдэг байна. За нано технологи гэж юу вэ? Нано гэдэг нь 1 метр тэрбум хуваасандаа тэнцэх хэмжээ. Өөрөөр хэлбэл 1 мм-ийг сая хуваасандаа тэнцэх өчүүхэн бага хэмжээг нано гэсэн ойлголтод хамааруулдаг. Атом молекулын нэг бүрийг байрлуулан өгсөрч нарийн зохион байгуулалт, техник, микро, чип, нанороботууд эсвэл нанометраар зохион бүтээдэг ийм шинж тухайн байна. Ийм аргаар материал бүтээснээр маш бат бөх, уян хатан, ус, тос, шингээдгүй, хэрттдгүй дулаан төсөртэй ийм материалыг гарган авахаар энэ салбар шинж тухааны онцлог байна. За дэлхийд дээр 16,000 гаруй нано технологийн компани ажиллаж байгаа. Одоогор бол энэ технологиор Америк нэгдсэн улс, Европын холбоо гэсэн хоёр үндсэн өрсөлдөгч бүс нутаг байдаг бол манай хоёр хөрш болох Орчин холбооны улс, Бүгд найрамд Хятад ард улс энэ технологиор эрчимтэй тэргүүлэх зорилго тавин ажиллаж байна. За газар тариалангийн шинэ технологи гэж юу хэлж байна гэхээр газрыг хагалалгүйгээр тарианаогоо тарих технологиг чимээгүй хувьсгал гэж нэрлэж байгаа. Чимээгүй гэдэгт юу хэлж байна гэхээр хавар тариа тарихад трактор нүүр гэсэн юм дуу чимээ байдаг. Энэ чимээг бол гаргахгүйгээр газрыг хагалж боловсруулна гэсэн утгыг илэрхийлж байгаа. Газар тариалангийн шинэ технологийн хөгжил энэ талаар мэдээллийг хүргэж байна. Энэ технологи зарим улс орнууд хэрэгжснээр дэлхийн нийтийн газар тариалангийн талбайд 7% эзэлж байгаа. За энэ технологиг ашиглаж байгаа улсууд Америк нэгдсэн улс, Бразил, Аргентин, Канада, Австрали зэрэг орнууд бол энэ технологиг эрчимтэй ашиглаж байна. За биотехнологийн талаар биотехнологи буюу эсийн инженерчлэлийн арга сүүлийн үед шинжлэх ухаанд хурдтайгаар орж ирж байгаа. Энэ технологийн нэг жишээ нь колони буюу өсвөрийн арга гэж үздэг. Нэг эсээс бүр олныг богино хугацаанд гарган авах гэсэн санаа энд явж идэг. За биотехнологийн салбарт тэргүүлэн оролцож байгаа орнуудад Япон, Америк нэгдсэн улс байна. За та бүхэндээ энэ хичээлийг нэгэн титэм сайхан үгээр төгсгөхийг хүсэж байна. Залуу насндаа бие зовоод сайтар суралцаж өтөлсөн хойноо мэдлэгийнхээ үр жимийг амсч жаргах хэрэгтэй гэсэн үгээр төгсөж байна. Та бүхэн амжилт хүсье. 11-р ангийн дэлхийн аж үйлдвэр агуулгын 2-р хэсгийг та бүхэнд хүргэхэд бэлэн болоод байна. За дэлхийн аж үйлдвэр маань үндсэн салбар, дэд салбар бүрдүүлж исэн. Энэ салбаруудын нэг болох түлш эрчим хүчний үйлдвэрлэлийн талаар эхлэе. За эрчим хүчний их усруудыг дэлхийн хүмүүс хаанаас бий болгож байна гэхээр нарнаас, уснаас, дэлхийн дотоод дулаанаас, мөн салхинаас, ялангуяа биомассаас сүүлийн үед нэлээд их эрчим хүчийг гаргаж байна. Мөн атомын, нүүрсний, байгалийн газрын тосны гэсэн ийм хэсгүүдээс эрчим хүчийг бий болгож байна. Тэгвэл дэлхийн нийт эрчим хүчний бүрдлийн 40%-ийг нүүрснээс гаргаж авдаг бол 19%-ийг нь сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авч байна. 21%-ийг нь байгалийн хийхээс гаргаж авч байна. За ингээд үзэхээр бол яах нь сүүлийн үед бол ашиг малтамлыг ашиглаж эрчим хүчийг бий болгохоос илүүтэйгээр сэргээгдэх эрчим хүчийг төлхөө ашиглах энэ зорилгыг дэлхийн нийт хүмүүс ингэж зорж ажиллаж байна. За энэ зурган дээр та бүхэнд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг бий болгож байгаа улсуудыг гүн ягаан өнгөөр үзүүлсэн байж байгаа. Тэгэхээр та нар энэ зургийг хараад сурах хүчин дээрээс мөн энэ зурагнаас нэлээдгүй мэдээлэл авах боломжтой. За тэгвэл сэргээгдэх эрчим хүч гэж яг юу хэлээд байна гэхээр байгаль дээр тасралтгүй нөхөн сэргээгдэж байдаг энерги бөгөөд үүнд нарны эрчим хүч, салхины эрчим хүч, усны эрчим хүч, биомассын эрчим хүч, далайн татрал төрөлтийн эрчим хүч, газрын гүний эрчим хүч, дулааны эрчим хүч ингэж багтдаг. За тэгвэл салхины эрчим хүч гэж яг юу хэлж байна гэхээр дэлхийн гадаргуу дээр нарны цацраг ижил бус хэмжээгээр тусны улмаас температурын зөрүү урч үүний улмаас агаар өндөр даралтай хэсгээс нам даралтай хэсэг рүү шилждэг. Үүнийг бол хүн төрөлхтөн салхи гэж нэрлэж байгаа.
энэ үүсэж байгаа эрчим салхинаас гаргаж авч байгаа эрчим хүчийг бол салхины эрчим хүч гэж хэлдэг. За эрчим хүчний хэрэгцээнээс бол яах нь салхины эрчим хүч бол 5 дахин илүү их эрчим хүчийг гаргаж авах боломжтой. За мөн эрчим хүчний хэрэгцээнээс 40 дахин ихийг мөн ингэж ашиглах боломжтой юм нөөц байгаа гэж үзэж байгаа. За усны эрчим хүч Монгол оронд ч гэсэн усан цахилгаан станцуудыг барих, байгуулах юм зорилт төлөвлөгөө байгаад байдаг. Энэ усны эрчим хүчний ач холбогдол гэхлээр яах вэ? Давшилтын ялгаа, температурын ялгаа зэрэгээс үүдэлтэй кинетик энергийг л яах нь эрчим хүч болгож авч байгаагаараа энэ эрчим хүчний ашиг тус нь харагдж байдаг. Ус нь агаараас 800 дахин хүнд учраас үүнийг ашиглан далаад тэнгисийн зөөлөн урсгалаас маш их хэмжээний энергийг гарган авах ийм боломжтой байгаа. За нарны эрчим хүчийн талаар ялангуяа нарны эрчим хүчийг ашиглан ямар технологи бий болгож байна гэхээр нарны цацрагт агуулгадж байгаа энергийг өөр төрлийн эрчим хүчинд хувиргаж байгаа ийм технологиг сүүлийн үед маш их ашиглаж байна. Газрын гүний эрчим хүч буюу гүний дулааныг ашиглаж сүүлийн үед буюу биомассыг мөн ашиглаж эрчим хүч гаргаж авах зорилт нэлээдгүй бий болсон. Тэр дундаа газрын гүний дулаанаас эрчим хүчийг яаж гаргаж авдаг вэ гэхээр дэлхийн үнээс ялгарч байгаа дулааны энерги байдаг. Энэ энергийг яах нь цуглуулан ашиглаж станц барих нь хэдийгээр өртөг өндөртэй боловч үүнийг ашигласнаар бол яах нь маш бага хэмжээний зардал гаргаж ингэж эрчим хүч бий болгох боломжтой байж байгаа. За ажил дээрээ салбарын дараагийн нэг хэсэг болох газрын тосны үйлдвэрлэлийн талаарх мэдээллийг одоо өгөх гэж байна. Одоогоор дэлхийд дээр 75 улс газрын тосыг олборлож байгаа. Дэлхийн хэмжээгээр жилд 3.6 тэрбум тонны газрын тосыг экспортлдог. За энэ OPEC-ийн орнууд гэж яг юу хэлээд байна гэхээр OPEC гэдэг нь Organization of Petroleum Exporting Countries гэсэн англи үгнээс тоош буюу газрын тос экспортлагч орнуудын холбоо гэсэн үг бол OPEC гэдэг үгийг бүрдүүлдэг байх нэ. За энэхүү холбоонд Алжир, Ангол, Индонез, Иран, Ирак, Кувейт, Лив, Нигер, Катар, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улс, Венесуэл, Эквадор зэрэг улсууд багтдаг. За дараагийн хэсэг нь байгалийн хим эрчим хүч. За дэлхийн 2-р дайнаас хойш энэ салбар нэлээдгүй эрчимтэй хөгжсөн байдаг. Байгалийн хим олборлолтоор мэдээж Оросын холбооны улс, Америкийн нэгдсэн улс бол тэргүүлэгчээр оролцдог бол Латин Америк, Хойд Америкийн орнууд, мөн баруун ба зүүн өмнөд Азийн орнууд нэлээд их газрын тосыг олборлон дэлхийн нийтэд гаргаж байна. Байгалийн хим. За энэ дээр бас багш та нарт газрын тосны олборлолтоор тэргүүлэгч орнуудыг энэ зурган дээр оруулж ирж өгсөн байж байгаа. Та бүхэн сурах хүчиг дээр хараад мэдээллийг багшийнхаа мэдээлэлтэй харьцуулан нягтлж үзээрэй. За байгалийн хим олборлолтын давуу тал нь юу байх вэ гэхээр дэлхийд дээр бол байгалийн хим нөөц баялаг маш их байдаг. За тэрсгэд маш хямд төсвөр байгальд хор нөлөө харьцангуй багатай байдаг учраас дэлхийн орнууд сүүлийн үед бол байгалийн хийг нэлээдгүйгээр ашиглаж байна. За байгалийн хим ордууд хаагур элбэг байна гэхээр Орос, Иран, Персийн булангийн бүс нутгаар, Америкийн нэгдсэн улс, Канадад бол байгалийн хим асар их нөөцтэй. За энэ зурган дээр бол манай хөрш хоёр орны байгалийн хим дамжуулах хоолойг гаргаж ирсэн байж байгаа. Оросын холбооны улс, Хятад улс. Энэ улаанаар бол яах нь одоо шинээр бий болгож тавьж байгаа ийм хоолойхоо зургийг оруулж ирж өгсөн байна. За дараагийн эрчим хүчийг нэлээдгүй гаргаж авч байгаа нэг салбар бол нүүрсний үйлдвэрлэл байж байгаа. За энэ салбарын хөгжил бол газрын тос байгалийн хим олборлолтоор хоцорсон ч байр сууриа нэлээд хадгалж байгаа ийм салбар. Дэлхийн нийт нүүрсний нөөц нь 861 тэрбум тонн байдаг. За энэ нүүрсийг яаж ашиглаж байна гэхээр дулааны цахилгаан станц, химийн үйлдвэрлэлийн түүхийд болгон ашиглаж байна. За энэ дээр та бүхний сурах чиг дээрээс ихэнх зургуудыг оруулж ирж өгсөн байж байгаа. Тэгэхээр хүүхдүүдээ энэ зурган дээрээс маш их мэдээлэл авч болдог шүү гэдгийг харуулах зорилгоор нэмэлт зургуудыг бас агш энэ дээр оруулж ирж өгч байгаа. За нүүрсийн нөөцөөр тэргүүлэгч орнууд Америкийн нэгдсэн улс, Оросын холбооны улс, Хятад, Австрали, Энэтхэг,
Өмнөд Африкийн бүгд найрамдах улс Украин, Казахстан зэрэг улсууд тэргүүлж байна. Энэ дээр бол яг нь тухайн орнуудын гүйцэтгэж байгаа үүргийг нь буюу нөөцийг нь баталгаажуулан харуулсан. За уул уурхайн үйлдвэрлэлийн талаар одоо мэдээлэл өгье. За уул уурхайн үйлдвэрлэл гэхээр ямар үйлдвэрлэл байх вэ гэхээр бидний мэдих нөгөө төмөрлөгийн үйлдвэр маань нэлээд томоохон байр суурийг эзэлдэг. Төмөрлөгийн үйлдвэр маань дотроо 3 хэсэг салбараас бүрддэг. Хар төмөрлөг, өнгөт төмөрлөг, үнэт төмөрлөг гэж 3 хэсэгт хуваагддаг байна. За машины үйлдвэрлэлийн талаарх мэдээллийг та нарт өгч байна. За машины үйлдвэрлэл бол яг нь хүн даацын цахилгаан, тээврийн гэсэн юм 3 үндсэн машины үйлдвэрлэл байдаг. Хүн даацын үйлдвэрлэлд уул уурхайн, замын, барилгын, усны, мөн нисхэн онгоцын үйлдвэрлэлд ордог бол цахилгаан машины үйлдвэрлэлд телевизор, компьютер, за радио, багаж төхөөрөмжийн үйлдвэрлэлүүд ингэж багтдаг байх нь. За тээврийн гэхээр одоо та бүхний мэдж байгаа суудлын автомашин, ачааны автомашин, мотоцикл, ундаг дугуй зэрэг бол яах нь энэ тээврийн салбарт багтдаг байх нэ. За химийн үйлдвэрлэл. За энэ аж үйлдвэрийн салбарын томоохон нэг салбар нь бол химийн үйлдвэрлэлийн салбар байж байгаа. Энэ үйлдвэрлэл цаашдаа ч гэсэн дэлхийн нийтэд ноёрох байдлаар хурдтай хөгжинө гэж харж байна. Химийн үйлдвэр гэхээр юу хэлж байна гэхээр эрдэс сүхийдэг орлого, хуунцар, нийлэг эдлэл зэрэг бүтээгдэхүүний гаргах хос нь байгалийн нөөц баялаг хомсдож байгаа өнөө үед өндөр ач холбогдолтой ийм салбар байж байгаа. За жишээлбэл нүүрсэс өдөр тутмын хэрэглээний оо гаргаж авч байна, цайз гаргаж авч байна, савнгаас эхлээд бензин, түлш, бордоо зэрэг 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг ийм гаргаж авж байгаа томоохон салбар байж байгаа. За химийн үйлдвэрлэл нь эрдсэн хим, үндсэн хим, органик нийлэгчлэлтийн хим, бусад хим гэсэн ийм салбаруудаас бүрддэг. За эрдсэн хим гэхээр түүхэд, олборлох, давас, фосфорит, за апатит, хүхэр гэх мэт зүйлийг яг нь эрдэсжүүлж өөр бүтээгдэхүүн болгох. За үндсэн хим гэхээр эрдэс бордоо, химийн үндсэн бодис, хүчирчүүлэлт үйлдвэрлэх юм үйлдвэрлэл багтдаг. Органик буюу нийлэгчлэлтийн химд нийлэг, хунцар материал, каучук, химийн утас үйлдвэрлэл орж идэг. За бусад химд болохоор ахуйн хим, эмийн болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэл багтдаг. За химийн үйлдвэрлэл маань ямархуу бүтээгдэхүүнийг гаргаж яана гэхээр хөхрийн хүчил, эрдэс бордоо, хунцар, нийлэг, каучук, химийн утасыг ингэж гаргаж авч байна дэлхий дээр. За энэ экспортлж байгаа улсуудын тэргүүлэгч эхний 5 улсаар. За жишээлбэл хөхрийн хүчил гэхэд Америк нэгдсэн улс, Хятад, Оросын холбооны улс, Япон, Украин зэрэг улсууд гаргаж авч байна. За мөн хунцраар гэхэд Хятад, Америк нэгдсэн улс, Япон, Герман, Солонгос, Тайвань зэрэг улсууд орж ирж байна. За аж үйлдвэрийн салбарын нэг томоохон салбар бол хөнгөн үйлдвэрлэлийн салбар байдаг. За хөнгөн үйлдвэрлэлийн салбар бол бидний яг амьдралын хэрэгцээг хангах зорилттой ийм уламжлалт салбарын нэг байж байгаа. Хөнгөн үйлдвэрлэл нь бүтээгдэхүүний 75%-ийг ялангуяа гутал, хувцс үйлдвэрлэх ийм орнууд багтдаг. Ялангуяа энэ бол хөгжингүй орнуудад багтаж байна. За үлдсэн хэсэг нь мэдээж хөгжиж буй орнуудад ноогдож байгаа. За энэ хөнгөн үйлдвэрлэлээс юу бий болгож байна гэхээр хөвөн дааван, ноосом, торгон, нийллэг эдлийг бий болгоод энийг яах нь бүтээгдэхүүн болгож гаргаж байгаа. Энэ бүтээгдэхүүн болгож гаргаж байгаа экспортлж байгаа орнуудаараа хөвөн даавгаар гэхэд жишээлбэл Хятад, Энэтхэг, Америк нэгдсэн улс, Япон, Тайвань зэрэг орнууд тэргүүлэгчээр оролцож байна. За ноосон эдлэр гэхэд Хятад, Итали, Япон, Америк нэгдсэн улс, Энэтхэг улсууд ноосон эдлэр тэргүүлдэг байх нэ. За үүгээр би та бүхэнд дэлхийн аж үйлдвэр сэдвийг үндсэн агуулгыг багтааж үзүүлэхийг зорилоо. За та бүхэндээ сурлагын өндөр амжилтыг хүсье.